Танилцааха. За наа өмнө хочрогдөг. Эрдэнэ болт. Хамбол гэж дууддаг юм да. За. Та яг хаан төрөөд яг хаан ер нь л загас гэдэг ийм зүйлтэй холбогдчихв. Та яг тэрийг ярьж. Би бол одоо хинтийн дадлаг гэж байдаг юм аа. Хинтийн дадлын яг ононгийнхаа урдтал дээр одоогоос 68 оны үед юуны модны үйлдвэр гэж байгуулагдаж, Бүрэн хааны модны үйлдвэр гэж нэг хороо, Бүрэн хааны хороо гэж байгуулагдаж байсан. Одоо тэнд л одоо би ёстой ихээр төрсэн хүн. Аав ээж бол одоо бүр говалтан уулзвал байхгүй юу. Тэгээд яах вэ нэг тэр үед чинь нэг хувьцгалт намын бодлогоч байсан юм уу, юуны бодлого байсан юм одоо тэгээд хол орон нутагт очиж ажилладаг байсан юм байна л. Тэгээд тэр ажилладаг багт нь тэгээ би 60 70 онд би төрөөд. Тэгэл 70 оноос ч одоо 80 хэдэн онд хүүхдэд би одоо тэгэл загас өрөх чинь ийм сатрах олдохгүй шүү дээ. Одоо загасны зовоо тэгээ мэгээ чинь олдохгүй шүү дээ. Ёстой ховор. Би ингээд дүүн ингэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө ингээд загас сонирхтой хүмүүстэй ярилцаа явъя. Тий. Хэдэн оноос хойш ямар загас барьж ирсэн гэд гой тиймэрхүү хууч хэрэгдэх байдаг шүү дээ. Тий. Та хүртэл одоо ингээд таны ах нараа хүртэл ингээд ярьдаг л байсан баг та тий. Ярихгүй хаа. Одоо тэгэл нэг энэ гол дээр ингээд улсууд ингээд жоохон байх чинь ингээд загас барьж явах чинь том загас барьж штэ. Гэхдээ ийм загас барьдаг болох юмсан гэж тэр үе чинь тол бариад авдаг байсан шүү. Би ингээд анх загас барихтаа яах вэ гэхээр ингэдэг байхгүй юу? Ээжийнхаа нэг юм ойдог утцсан. Тэрийг одоо ингээд улайсгаад зүгийг нь улайсгаж жагаад мөрөөлгаад хөөрхөн дэгээ болгоод одоо нэгэн бодлын тэр үед бол яадаг байсан гэвэл одоо бодоод байхад байгальдаа ээлтэй сэртэнгүү дэгээ тий. Одоо флап хийшиг. Тийм палаа сэртэнгүү дэгээ тий. Тийм бай. Тэгээ миний барьдаг таас гэж ямар юм байх вэ тий. Сайн л нэг 10 сантичтэй нэг онон голын чинь нэг чапакиг өдөржин бариас оочхна. Тэгээ бас өөрхөө тэрийг аваад ирнэ нэг 4-5-ыг аваад ирнэ. Арай нэг том 2-3-ын шаарна. Тэгээд үлдсэн хэдийн болохоор нэг манай хөгшөө ээж байсан юм аа. Манай эмээ ээж. Манай аав ээж. Тэр мууртай манай хаяанд байдаг байсан чинь. Мууртай. Тэгэл тэднийд оронгууд нэг мууранд нь бас нэг жоохнуудын өгнө. Тэгээд томыг нь болохоор тэгэл гурлан дөнгөрүүлээд биднээс үчи юу авах вэ? Нэг хоргон тос байсан чинь. Хоргон тосонд шараад. Тэгээд идэнэ. Тэгээд голдоо ер нь бол тэр үед чинь загас хэлбэг байсан уу? Тэр үед бол хэлбэг байсан. Ийм байгаагүй хэлбэг байсан. Одоо л яг Улаанбаатар хотын ойр орчин бол яг нийслэлтэйгээ ойрхон болохоор загасчд их байгаа. Тухайн таныг одоо ингээ онон гол гэдэг чинь дадлаг гэдэг чинь одоо Улаанбаатар хотоос бараг 400 км-ийн зайтай газар. Тэгээ дээрээс нь баг багт чинь тэр үед чинь загасчин гэдэг хүмүүс их цөөхөн л байсан баг тий. Цөөхөн байлгүй яг нь. Загасчин гэдэг угаасаа загас барьдаг улсууд л болохоор цөөхөн. Тий. Тэгэл тэр нь бол тэгэл барин нэз том яг үгээр ийм л байгаа юм л да. Монгол хүн хизээч загасаар ингэж хоол хийж идэж байгаагүй юм байхгүй юу? За. Мал аж ахуй малтай усууч. Зөв тий. Оросуудын одоо жинхэнэ одоо Монголын мал шиг одоо хэрэгэлдэг эд чинь загас нь байсан байхгүй юу? Тийм учраас оросууд ирээд нэг загас хөөцөлдөхөөр биднээс сонирхож дагдаг байсан байхгүй юу? Тэр үед чинь. Тэгээд биднээс л яг тэр оросуудын шарсан загасыг идэж үүдсэн жоохон багтаа консерв дэлгүүрээс аваад зөндөд идэж байсан. Тийм учраас нэг загас нь жоохон ойрхон байдаг учраас нэг консерв идчихсэн болохоор нөгөөдгөө чинь бас жоохон яг байгалийн бүтээгдэхүүн байгаль дээрээс нь байж үзчихсэн байхгүй. Идчихэл байсан байхгүй. Тэр үе чинь завууд тэгээ олдохгүй байна. Оросууд явна. Оросууд ганц тэгээгүй нэ. Оросууд чинь бас тэгж юмдаа харамж шүү. Тэгээд тэгээмэгээ өгөхгүй. Тэгээд нэг ганц тэгээ өгөх юм бол тэрийгээ бүр нандинаар хайрлна. Тэгээд биднээс одоо тэгэхээр одоо уушрахаа. Тэнгүүд яг миний үед болохоор ингэсэн байна л да. Нөгөө ах нар ингээд үзэж байгаад тэгийг мулталж авдаг чи яг тийм өчтэй юм биш. Тий. Завууд тэгээ бол Монголд байдгүй байсан. Орос яагаад нааш нь ороод ирдэггүй байсан гэвэл Монгол загас сонирхдаг хүн байдгүй байсан. Туул гол ерөнхийдөө ийм загастай бол байгааг бах тий. Ийм ховор байгаагүй шүү дээ. Ховор байгаагүй. Загас идбэгтэй байсан. Загас идбэгтэй байсан. Одоо сэлб гол чинь 20-т хайруус Ленок очно байдаг байсан шүү дээ. 20 гэдэг чи одоо баг ийм гэсэн үг шүү. Ийм Ленок хайруус байсан гэдэг бодчих. Тэгээд 20 гэдэг чинь одоо 20 хайруус Ленок очно байдаг байсан шүү дээ. 20 гэдэг чи одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү. Тийм. Тэгээд 20 гэдэг чинь одоо баг ийм гэсэн үг шүү
Тийм хариу. Одоо бол нөгөө томхон загсанд өгөө ший гэж бодоод жарахаа хайгаад ордохгүй шүү дээ. Одоо тэгээд загасчд ерөнхийдөө их болсон гэж та бодож байгаа юу? Загасчд их болсон байна. Нэгэд хоёрт байгальтайгаа зөв харьцах хэрэгтэй байхгүй юу? Загасыг бол барьж болно. Одоо би залуучууд хэлж байгаа юм. Сайн байна. Тий? Загас бариад хөөцөлдөөд ингээ байгалаа ингээ мэдрээд хүн ч гэсэн өөрөө байгалийн ламтай шүү дээ. Ямар мөнгө бос биш. Биднээс ч зүгээр ингээ сууж байгаа болохоос би зүгээр ингээ сууж байгаа зүгээр жирээл нэг нисэж байгаа ялааныг утгаархаа нийл хоол нь байж байгаа байхгүй юу? Тэгээд нэгэд хоёрд бол энэ залуучууд зүгээр ангаар бааранд пиавны бакал тэврээ сууж ясан доров агаар салхинд гараад байгальтайгаа танилцаад ингээ байгалаа ингээ ганц нэг загас бариад ингээд явж байхад бүр хамгийн гоё байдаг байхгүй юу? Харин тийм гоё байдаг байхгүй юу? Нэгэд хоёрд хамгийн одоо нэг имзэглэж байгаа юм. Энэ голдоор ирээд за загас барихгүй юм. Тэгээд аригтж тэгээд баахан хог өглөөлөөр яваад. Ёстой. Та ёстой зүйл. Тэгээд энийг ийм байж болохгүй байхгүй юу? Тэрнээс биш биднээс одоо ингээд 10 загас барилаа. Хүн 10 загас бариад хүн нэг л идэнэ. Бусдын тавьчих хэрэгтэй яах юм? Жинхэнэ нөгөө нэг хядлага гэдэг чинь юунаас эхэлдэнгүүд ерөөсөө барьсан болгоно идэхгүй алаад хаяад байх ч юм. Энэ чинь тэрийг идэхгүй хамгийн амар идэхгүй. Энэ чинь хядлага байхгүй юу? Энэ чинь зүгээр тэр хүний сонирхол биш. Хэрвээ тэр хүн яг сонирхолтой хоббитэй одоо мэрэгжилтэй хүн чинь хоббитэй мэрэгжилтэй дуртай хүн чинь тэрэндээ хайртай болчихдог байхгүй юу? Яг зөв. Би ингэж боддог баха. Одоо ингээд загасчлал биш үү? Загасчлал гэдэг чинь ангийн төрөл мөн үү? Мөн. Аан дотроо хамгийн энэнгүй нь загасчлал гэхгүй. Ягаад тэгэхээр чоныг биднээс буудаад унахчдаг тийм үү? Тий. Загасчлалыг биднээс баг гэд уургаараа гаргаж ирээд буцаага тавьж чаддаг байхгүй. Тавьж чадна харин тий. Тэрүүгүүд хамгийн гоё ингээд амьдаар нь ингээд гаргаж ирээд буцаагаад ингээд тавьж чаддаг ангийн төрөл. Тий, ёстой тэр чинь байхгүй. Тэрнээс ш ер нь ингээд зэр гөрөөсөн ч ингээд явлаа гэж бодоход зэр гөрөөсөн ингээд явлаа гэж бодоход хүн болоод бууцсан л болоод тэр унахаас өөр арга байхгүй. Тийм учраас дээр үеийн анчид яадаг байсан бол хамгийн хөгшний нагнадаг. Яагаад гэвэл энэ өтөлж яваа хөгшин залуу юмд нь ерөөсө ойртдаггүй байсан. Тийм үе байхгүй юу? Загсыг бол 10 загс барьчихад нэгийг аваад 9-ийг тавьчихна. Туулгалаас өөр хэдэн жил загсалж байна? Туулгалаас бол 3-4 жил загсалж байна. Яг цэвэр загс хөөцөж байгаа. Эдкатан зааж нөхнө. За. Надаас. Наач гай. За баярлалаа. Ер нь бол тэгэл авах үедээ аваал. Ерөөсө хүн чинь тэгээ авах юм бол авал гээ. Хамаагүй. Байгалийн юм бол ерөөсө хүн яагаад гэвэл хүн хэрэглэх юм хэрэглэх ёстой байхгүй. Тий. Хэрээсээ хитрээ хэрэглэх хүн хэрэггүй байхгүй юу? Ёстой үнэ. Та ёстой. Хүн өнөөдөр ингэ шүү дээ. Хүн хөрөнгө хурааж болно. Тэргүй хүн гэдэг чинь өвхөн. Өвхөн байгалийн зам. Тэгтээ тэр бол ерөөсө тэгж юмд тэгж шунаж одоо нэгэн бодлын тийм шунагийн сэтгэлтэй байж болдгоо байхгүй юу? Одоо загсан ч гэсэн одоо загсан айл ихийг бариад хураагаад аваад явах юмсан. Тийм сэтгэл байж болохгүй байхгүй юу? Та одоо тамхи бол татна арх л уудгүй гэжтэй. Арх үтихэд би арх ууж чаддаг шүү дээ. Одоо арх төрлийн уу хэдэн жил болж? Ах нь бол залуудаа бол уудаг байсан. Наргээд цингээд уудаг байсан. Гэхдээ биднээс үед чинь арай л өөр байсан юм одоо. Одоо үеийн залуучууд бол арай өөр болчих. Биднээс үед чинь бол бас жоохон замбрааг байсан юм шиг байна. Одоо бол айгүй хүүхдүүд ухаантай болж зэгцтэй болсон байна. Тийм. Одоо бол байгальтайгаа яаж харьцаа баг мэддэг болсон. Яг үнэ. Одоо ер нь одоогийн залуучууд ерөнхийдөө айгүй том ухамсартай болсон. Хогоо хайна гэсэн ойлголт байгальд ирж амарчаад хогоо хаяхгүй зүгээр үлдээж явна гэсэн ойлголт нь бүгд аваа явдаг. Харин тийм. Тэгээд энэ хараа их сонин шүү дээ. Залуучууд ингэж байгаа юм. Тэгэл
Одоо жишээлбэл нэг арчлал гарахаас байсан өмнөх уусуучил жоохон бүдүүн зангаа тийм ээ. Бүдүүн зангаа тавихгүй байхгүй юу? Тэр чинь яг хөөхлөр энэ гол дээр амраад ирж байгаа уусууд чинь ерөөсө тэднээс хог айж байгаа. Нийгмээр ялгараад байгаа байхгүй юу? И чинь тий. Бид нар чинь коммунизмын үед байсан. Жоохон бүдүүлэг, боловтой улсууд байсан. Яг. Тэгээ биднээс чинь нөгөө баас хатавч өмхийгээ тавьдгүй гихчээр нөгөө сурсан зангаа хүн чинь тавихгүй байгаа байхгүй юу? Жишээлбэл би одоо ингээд тамхич чад ингээд шидчихнэ. Нөгөө задуу болоод ингээд тамхиныхаа ингээд шидчихэд ингээд кармаалчихна. Ингээд кармаалчихна унтраагаад. Тэгээ эн чинь явж байгаа нэг газар ингээд хогийн цэг дээр очиж ингээд цултгаад ингээд тайчихна. Биднээс чинь болохоор нөгөө нийгмийн улсууд болохоор чинь нөгөө бархиад нөгөө хуучин зангаараад ингээд шийдэж байгаа шүү. Зүгээр нэг шийддэг те. Тэр нь болохоор юу ч болоогүй юм шиг те. Ингээд зүгээр ингээд энэ хог хайчлаад гэж ерөөсө бодохгүй те. Тийм бодохгүй. Зүгээр энэ байх хэвээр. Энэ машин дотор цэвэрхэн байх хэвээр. Гадаа бол хамаагүй. Тий одоо тийм зан чинь одоо ёстой нэг яриад байгаа шүү дээ. Нөгөө 60 70 оныхон л одоо байхгүй болчиход одоо улс одоо сайхан хөгжиж байна. Тэр чинь бол ер нь яг үнэндээ ярихад бол баг үний юм байхгүй. Үнэн үг хатаг байдаг гэхээр ягаад гэвэл биднес чинь нөгөө энэ соёлт нийгэмтэй чинь биднес ч одоо нэгэн бодлон яг хөөхлөр одоо баг 2 3 төрлийн нүр үзчихэд байна шүү дээ. Энэ чи коммунизм нөгөө капитализмыг үзлээ. Коммунизмыг үзлээ. Одоо энэ арчлал байна. Ингээд бид нар чинь 3 төрлийн нүүр үзсэн улсууд байхгүй юу? 3 төрлийн нүүр үзэхдээ тэрэнд яг нөгөө тэр хуучин нөгөө нийгэмд нөгөө тэр өөрийнхөө өсөж яасан орчиндөө дасан зогцсон учраас л ингэж байгаа байхгүй. Харин тийм ээ. За, хоёул загас руугаа иргэн оръё. За, хэрлэн голоор хэрэг яв. Хэрлэн голоор явдаг. Одоо ерөөсө манай хотын чинь загасчд ерөөсө юм шүү дээ. Өвөл олно. Өгийн нурал орно. За тийм. Ерөөсөө мэддэг газар маань өгийн нурал. Хамгийн ойрхон ядаж. Тэгээд. Зам бол хамгийн ойрхон газар нь туул гол байгаа. Хэрлэн гол. Жохон цаашлаад хэрлэн гол байгаа. Энэ бол яг хөөхлөр одоо үед бол машинтай болсон уцуудгаа дуртай газараа л очно л да. Тэгтээ бол ер нь хэмжээний газар тэр байхгүй юу. Тэрнээс ч яг машин тууцууд бол хол явж болно. Хол яваад бүр хол яваад гоё бүр том тулч барьж болно. Ягаад тул ягаад ховордгийг бол төрсөн жарахаа болохоос 10,000 төрснөөс нэг л жарахаа тул болж чадна. Ер нь бол тийм учраас манайх ингэж дархлаад байгаа шүү дээ. Тултай голын ус маш цэнгэг байдаг. Ямар ч өвчнөгүй байдаг. Тул одоо ингээ манайхаа ингэдэг тул ихсчлээ одоо тулбаг ихсчлээ тулаа одоо хинаад өгч. Тул ихсчлээ. Тулаа одоо жоохон багасхмаар байна тэргээл те. Тулбаг ихчлээ тэргээд ер нь хинтийн одоо ингээд наад чи ерөнхийдөө ажиллаж байна. Нөгөөх нь яаж яахын даа? За. Ер нь ингээд тулбага ерөнхийдөө аваач та загч та гэж ярьдаг хөхгүй. Тэнгүүд би бол ингэж боддгийг. Юу гэсэн үг юм бэ чинь тул нь байж л байгаа бол зэвэг хатган гэдэг загас нь дагаал үржээл явдаг. Тэгдэг юм. Яг тэгдэг. Одоо ч би нэг юм ярив. Чон бүгдийг нь алчих юм бол чоныг бүгдийг нь алчих юм бол Монгол улс малгүй болно. Тул байж үж тэр гол загалтай байна. Тул хэрвээ байхгүй бол тэгээд загас юу ч байхгүй болно. Яг хөөхлөр тул ч мэдв. Ерөөсө шаргацсан, барьсан одоо тэр ямар ба нэгэн одоо тэгж яадаг штэ. Идэж яадаг амт юм баггүй юу. Одоо чон гэдэг чинь мэдв. Ерөөсө малын сүйд нь явааг иддэг байхгүй. Загас магас одоо энэ хүн амтын чинь ингээл эн чинь зүгээр л байгалийн эргэлтийн жамал байхгүй юу. Та одоо ингээд хамгийн том нь хэр одоо хэдтэй тул загас авч ирсэн бэ? Тул бол би чинь 70 нэг тул авч ирсэн. Түлж хамгийн том нь 70 тий 70 тул авч ирсэн. Та зүгээр их жижиг тулбаг авсан. Тий. Тулбаг авсан. Тий бага. Тийм байна. Голын загч хүртэл нөгөө царцаа дэвгэргээ иртэл
их өлзөг өлөн байхгүй юу. Тартаа дэвкэр гинтер гараад ирэх юм бол загас баригдах нь улам ховордоод ирдэг байхгүй юу. Улам ховордоод ирдэг. Тэгээд тэгтээ яг юу яаж болно л да зүгээр барих нь баригддаг юм зүгээр ингээд байгалийнх нь өгөө шиг ингээд өгөөд ингээд байгалийн өгөө шиг гэдэгт нь та одоо яг юу хэлээд байна? Байгалийн өгөөш чи одоо юу байна? Бүх юм байна шүү дээ одоо энэ. Байгалийн өгөөш гэхлээр чинь одоо энэ могоо байна. За. Тэгээд энэ мэлхий байна. Па. За. Тэгээ энэ хулган байна. За. Тэгээд энэ дэвкэрэг. За. Одоо царцаа дэвкэрэг. Байгаль гол чинь өөрөө хавилт шүү дээ. Жижиг одоо загасны өгөөш байдаг шүү дээ. Одоо тэрийн дуурайлгаад хийцэн юунууд байна шүү дээ. Тэр хавирыг чинь загас иддэг байхгүй. Тэр чинь бас л нэг байгаль чинь байгалыгаа л яаж ийн гэсэн үг. Тижиж ийн гэсэн үг шүү. Зүгээр яг загас барьсан хүн бол яг хамгийн онцлог нэг хүн юм дуртай юмдаа илүү авьяастай байдаг байхгүй юу. Жишээлбэл одоо хадаад чаддаг хүний хажууд чаддгүй хүн авчраад тавьчих тэр нэг нь халт цохоод байдаг, нэг нь он цохоод байдаг. Яг үнэ. Ийм л юм байхгүй юу. Тэрнээс яг өөрийнхөө нэг сурсан одоо нэг олон жилийнхаа нэг өөрийнхөө мэдлэгээр байгаа юм. Залуучууд бол шидээл байдаг. Тэрнээс зүгээр нэг захын нэг өвгөн ирэл нэг зүгээр нэг чигний улаа юм уу нэг царцаа дэгэндээ өлгөөд голор ингээд шитгэхэд хамгийн томоос нь юм уу баригдаад гараад ирэх чийд. Энэ залуучууд тийм загсан дуртай болж байгаа сайн байгаа байхгүй. Тэгж баарны үүдэнд гэж нэг пиавны бакал тэврээд суужсэн дороо голын хэрэгээр ингэж яваа загас хөөцөлдөө тийм ээ. Тэгээд нэг 10 загас барьлаа. Гэхдээ яах вэ? Тэр чинь хүн юм чинь хүнс идэлгүй яах вэ? Хүн мал өсгөөд байдаг. Малаа яадаггүй биднээс. Иддэг. Мууг юм уу арай жоохон хөгшнөө юм уу алд иддэг шүү. Тэрнтэй ялгаа байхгүй. Энэ чинь голын загас гэдэг чинь биднээс хүнс ялгаа байхгүй. Тэгтээ тэрэнд тэг бүдүүл бусаар харьцаж байхгүй. Яг биднээс ингээд нэг ганц нэгийг ингээд аавна. Ингэхлээр чинь эн чинь байгалийн селекцэд явагдаад байгаа байхгүй юу. Эн чинь анд ингэдэж штэ. Одоо янгир байлаа гэх чинь янгир чинь хамгийн хөгшнөө агнахгүй бол болдгоо байхгүй юу. Яагаад гэвэл нөгөө залуу технүүдэд айлгаад байдаг баг. Тэгэхээр нөгөө үржил селекц нь явах дээр хөгшин юмны чинь төл муу гарна. Муу бай. Бараг тэр чинь бараг тоны мот юмнууд болно шүү дээ. Тийм учраас анчин хүн хүртэл ангийн аль хөгшнийг нагнадаг байхгүй юу. Нялах юмд бол гар хүрдэг байхгүй юу. Тийм учраас энэ загасчд бол нэг томыг аваад бусдыг тавьчих хэрэгтэй. Тийм. Нэгд хоёр тийм яг загасны хоббитой дуртай тийм хүн болоод ерөөсө хоббинд хайртай болчт юм. Ер нь гэхдээ ямар ба загасыг хийн ч гэсэн ямар ч хоббитэй байсан ч гэсэн ямар ч хүн санаж явахад ерөөсө 10 загснаас нэгийг авах, 5 загснаас нэгийг аваад бусдыг заавал тавьж явах хэрэгтэй. Ястаа. Хүнд ерөөсө байгальд ерөөсө хүн ерөөсө ингэдэг штэ. Хүн хэдий идэх боловч гидснийхаа хэмжээ, ходоодныхаа хэмжээ байд юм гэж. Тэрнтэй ялгаа байхгүй хүн нэгийг л авах хэрэгтэй. Нэгийг аваад тэрийг сайхан болгоод амтлаад бүр нэг сайхан гоё шарж идэх хэрэгтэй. Тэгэхээр тэрнээс биш арууланг нь авч очиод нэгийг аваад бусдын дахиад хогийн пүнкэрлөг шиддэг бол тэр бол үнэхээр дуртай загасчин биш. Тэр бол загасчин хүмүүс алуурчин биш. Алуурчин гэж таадаг. Тэр бол алуурчин гэж таадаг. За өнөөдөр болохоор хамгийн анхныхаа ер нь баг подкастаар нэг гоё тийм гол дээрээ байж байгаа нэг гоё гүндүүхэн гоё баг нутгийнхаа би ч өөрөө баг юуних гэж боддог байхгүй юу? Дадлах гэж боддог. Би ч өөрийгөө мөрөөд гэж боддоо штэ. Тэгэж тийм ахуйтай гоё танилцлаа. Ер нь одоо яг ингээд сүлд ингээ хэлгээд ямар нэг юм байгальд хайртай байх хэрэгтэй. Байгалаа хайрлах хэрэгтэй. Байгалаа хайрлах юм бол хайрлахны хариуд байгаль чамд шагнадаг байхгүй юу? Хизээ нэгэнд байгаль чамайг шагнана. Шагнадаг байхгүй юу? Тийм учраас л хүн дуртай байгальд ингээ хайртай дуртай байх хэрэгтэй. Нэгд хоёр загсыг бол барьж болно. Гэхдээ залуучууд бол илүү ингээд сонирхоод ингээ гол хөвөөгөөр яваад ингээ загс бариад ингээ тэгээд загс бариад авах ганцаагаа аваад бусдын ингээ тавиад ингээ яаж ивэл болж байгаа юм. Тэрнээс одоо үеийн залуучууд
би ганцхан баараар битгий хийсэч тий. Зөв. Пяуны бакад битгий тэврээч. Байгальтаагаар. Тий байгальтаагаар. Тий байгалийнхаа энэ байгалийнхаа одоо Монголын байгаль чи ямар сайхан гэж байна. Дэлхийд ерөөсө байхгүй байгаль. Ягаад гэвэл говь байна. Наран шаргадыг бол говь байна. Тийм ээ? Швейцарт очие гэвэл хөвсгөл байж байна. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Ёстой жинхнээсээ баярлалаа. Жинхнээсээ баярлалаа. Бас худлаа баярлалаа байдаг л юм. Баярлалаа. Би ажиллаа.